Нэгдүгээр үеийн сүнсний гэрэл зурагчин сэжигтэйгээр уулнаас унаж нас барсан 35 наснда. Хоёр дахь үеийн гэрэл зурагчин сэжигтэйгээр нас барсан 35 наснда. Гурав дахь үеийн гэрэл зурагчин зүрхний шигдээсээр нас барсан 35 наснда. Дөрөв дахь үеийн гэрэл зурагчин гинэт нас барсан мөн л 35 наснда. Тав дахь үеийн гэрэл зурагчин өндрөөс унаж нас барсан 35 наснда. Хинэн ч 35 наснаас дээш гарч чадсангүй. Учир юу гэвээс энэхүү гэрэл зурагчдын өвөг дээдсэн зурдын оронд байрлах нас барсан хүмүүсийг дахин амьдруулах чадaltaй. Мөн зурдын оронд гатсан талигаачдыг тэнгэрийн орон руу явуулах хүч чадaltaй. Зургийн аппаратыг хулгайлсан. Яагаад хулгайлсан бэ гэхээр өөрийнхөө хүүхдийн амь насыг аврах явдал байлаа. Гэвч түүн дээр эрэлхий илж ирхэн тэрэ. Нэгэнт алдах юмгүй болсон тэрээр хүүхдийгээ ядаж над шиг 35 нас хүртэл амьдруулж өгөөч гэж эрэлхий илчээс гуйдаг. Эрэлгийн ээлч хүүхдийнх нь амь насыг хаварсан ч хариуд нь түүний гэр бүлийг хараасан юм. Түүний үр удам үеийн үед 35 наснаас дээш наслахгүй бөгөөд энэхүү сүнсний гэрэл зурагчны ажлыг насаараа хийх явдал байлаа. Манай киноны гол дүрийн баатар болох Кижу маань 7 дахь үеийн гэрэл зурагчин. Тэрээр 35 нас хүрэхэд 104 өдөр үлдсэн байна. Ээлжид зураг авсны дараа шөнийн студ дотроо явж байгаад хаантай нүр тулдаг. Энэхүү студ дотор амьд хүн орж ирэх боломжгүй болохоор түүнийг үгсэн байна гэж тэрээр боддог. Гараас нь барьж авахд түүнийг амьд хүн байна гэдгийг ойлгож түүний яаж энэ дотор орж ирвэ гэж маш ихээр баламгдаж түүнийг шууд л студээсээ хөөж гаргалаа. Яаж орж ирсэн юм бэ гэж асуухад зүгээр л хаалгын онгоолоод алхаад л ороод ирсэн гэж түүнд хэлдэг. Би дээврийн өрөөг түрээсэлж амьдардаг юм л да. Гэтэл миний хамаг юмыг гаргаад өөр хүн нүгээд ороод ирсэн байх юм. Хүний үнэргүй тэр одоо хин юм болоо гэхэд Кижу тэр бол би байна гэж түүнд хэл. Хан өмгөөлөгч байрны түрээсээ 3 сар төлөөгүй учраас түүнийг байрнаас нь хөөж гаргасан. Тэгээд оронд нь Кижу орж ирсэн нь энэ юм аа. Кижу унтахыг оролцсон боловч нойр нь хөрөхгүй эмэгтэй талаар бодно. Тэр хин юм болоо? Яаж орж ирсэн юм болоо? Тэр лав энгийн хүн бишээ. Маргааш өглөөн нь хан өмгөөлөгч Кижутэй уулздаг. Тэрээрээ бичиг цаас үзүүлж хүний эд огшилд эзэнд байхгүй байхад санаагаар хурж гаргаж хайсан. Тийм учраас чамааг эрүүгийн хуулийн хүрээнд 3-аас 4 саяар торгож баримтлах болно гэж түүнд хэлдэг. Энэ үед байрны эзэн имээ ирлээ. Наад хүү чинь энэ бүхэнд хамаагүй. Би чиний бүх зүйлийг гаргаж хайсан юм. Чи 3 сар түрээсээ төлсөнгүй. Одоо явж үз охин минь гэж түүнд хэлнэ. Ингээд энэ хэсэг өндөрлөдөг үлээ. Яг үнэндээ энэ имээгийн аж охин нь бол хан өмгөөлөгч юм. Яагаад ингэж ширүүн харцаад байдаг нууц учир нь дараачийн анги дээр тайлагдах баха. Кижу гон соно болон намгу гэсэн хоёр туслагтай. Яг үнэндээ энэ хоёр бол сүнс юм аа. Гон соно бол студийн үйл ажиллагааг хариуцаж сүнснүүдийг зохицуулах үүрэгтэй. Намгу бол тэр хоёрыг муу сүнснээс хамгаалдаг хамгаалагч нэг юм аа. Тэр гурав хан өмгөөлөгчийг студ дотор хэрхэн орж ирсэн талаар ярилцсан. Өмнө нь хизээж амьд хүмүүс орж ирсэн түүх байхгүй лээ. Энэ үед талигаачдын хаалга онгойлоо шин үйлчлүүлэгч. Бага насны хүүхдийн сүнс тэр яаж бурхан болсон юм болоо. Хүүхэдлийн болохоор их л хөдөлгөөнтэй шөнийн студийг эмх замраагүй байдалд оруулна. Ер нь бол хамгийн аюултай сүнс бол хүүхдийн шүглсэн сүнс юм байна. Намгүй хүүхдийн нас орсон шалтгааныг олжээ. 1 сарын өмнө согтуу жолоочд дайруулж нас орсон байна. Аав ээжгүй өнжин хүүхэд болохоор энэ хэргийг хэрэгсэхгүй орхижээ. Гэхдээ хүүхэд нэг зүйлд хоригдсон болохоор тэнгэрийн орон руу явж чадахгүй наашаа ирсэн бололтой. Манай гурвын үүрэг бол 3 хоногийн дотор талигаачдын хаалга хаагдахаас өмнө хүүхдийн хоригдсон учир шалтгааныг олж тэнгэрийн орон руу явуулах ёстой билээ. Кижу хүүхдээс ирсэн учир шалтгаанаа санаж байна уу гэж түүнээс асуухад хүүхэд тоглоомон аянгийн сэлэм авахыг хүсдэг. Тэгээд тэдгээр Солонгос улсад байрлах бүх ил дэлгүүрүүдээр явсан боловч аянгийн сэлэм дууссан байлаа. Тэднэр өөр тоглоом санал болгосон боловч зөвхөн аянгийн сэлмээ авна гэсээр л хүүхэд ойлно. Кижу гэртээ иртэл хан өмгөөлөгч гэрийнх нь гадаа майхан барьсан шигээ тухлан суuna. Гэтэл майхан дотор нөгөө хүүхэд чинь байхан тэр. Кижу хүүхдийг энд юу хийж байгаа юм бэ? Яв гэхэд хан өмгөөлөгч хүүхдийг өмөрч чи энэ ахыгаа таних уу гэхэд хүүхэд танихгүй гэдэг. Хүүхдийг хүчээр авч явах гэхэд гарыг нь хазаад зүгтаад өгөв. Хойноос нь хан өмгөөлөгч гисэн явхан тэрэ. Ингээд Кижу дахиад л эргэлж эхэлнэ. Хан өмгөөлөгч надтай ажиллахын сүнснүүдийг хардаг юм байна. Тэр гурав дахиад л хан өмгөөлөгчийн талаар ярилцсан. Сүнс хардаг юм байна гээл. Кижу хоолны газар хоолндоо орох гээд орж ирэхэд хан өмгөөлөгч дагаад ороод ирдэг.
Кижүү хан өмгөөлөгчийг чи ер нь хий юм бэ? Тэр хүүхдийг яаж хараад байгаа юм бэ гэхэд хан өмгөөлөгч харагдаж байгаа болохоор харагдаад үзэгдэж байгаа болохоор л үзэгдэж байна. Юу сони юм асууд юм гэдэг. Чи харин өөрөө хий юм бэ? Тэр хүүхэд 3 хоногийн дараа явах учраас бити түүнд цаадуул гэж түүнд хэлдэг. Кижүү 3 хоногийн дараа явахын хүртэл чи мэдэж байгаа юм уу гэдэг. Хан өмгөөлөгч бас хөөхөн Кижүүг ганцаарц үедээ намайг дуудаж байгаараа хамт хоол идүүлээдэй гэж хөөхөн сэтгэнэд авнаа. Кижүү түүнийг сүнс хардаг юм байна гэдэгт ингээд бат итгэлээ. Энэ үед гүн соноо гүйсээр орж ирдэг. Кижүүд хүүхдийн хайгаад байгаа аянгийн сэлэм хаана байгааг олсноо түүнд хэлнэ. Ингээд тэр дөрөв хүүхдийн парк руу явлаа. Кижүү хүүхдийг туслах хоёр сүнс дээрээ үлдээгээд өөрөө сэлмээ хайхаар явдаг. Гэтэл манай хоёр сүнс хүүхдээ алдчихдаг. Ингээд л муур хулган болж тоглондоо. Кижүү маань нөгөө хайгаад байсан аянгийн сэлмээ олжээ. Энэ үед парк дээр хан өмгөөлөгч нөгөө хүүхдтэй хоол идсэн сууж байх юм. Кижүү маань шууд очиод л хүүхдийг барьж аваад авч явах гэтэл туслах хоёр сүнс маань бас ижилхэн хүүхдийг аваад гараад ирдэг. Ингээд энэ үед хүүхдийг ихэр юм байна гэдгийг ойлгодог. Миний дүүг бити зовоо гээл Кижүү рүү дайрна. Тэд гэртээ ирлээ. Кижүү хүүхдэд хандаж чи энэ сэлмийг дүүдээ өгөх гэж авсан тийм үү? Эртхэн хэлэхгүй яасан бэ гэж түүнд хэлдэг. Хүүхэд маргааш түүний төрсөн өдөр би түүнд өгөх гэсэн юм гэж түүнд хэлдэг. Ер нь бол энэ хүүхдийн сүнс дүүдээ хорогдсон юм байна лээ л дээ. Ингээд л өрөөндөө ороод сууж байхад нь хүүхэд түүний хажууд ирж суулаа. Дүүдээ энэ сэлмийг аваачж өгөхийг түүнээс гуйдаг. Кижүүч зөвшөөрөлгүй яах вэ? Дүүнээ шүүгээгээ онгойлгож энэхүү сэлмийг хараад ахаа дурсаж маш ихээр уйлдаг. Энэ хоёрыг баг байхад нь асрамжийн газар хаяад явжээ. Тэрээр дүүдээ маш их хайртай. Нэгэн өдөр тоглоомын дэлгүүрийн гадаа аянгийн сэлмийг харсан дүүн энэ тоглоомыг авмаар байна. Энэ тоглоомоор тогломоор байна гэж ахтай хэлдэг. Дүүгийнхээ төрсөн өдрөөр түүнийг баярлуулахын тулд өөрийнхөө цуглуулсан гахаандах мөнгөө барьсаар тоглоомын дэлгүүрийн зүг гүйлээ. Гай газар доороос гэж машины зам гарч явж байгаад гахаатаа мөнгөө хагалж орхидог. Мөнгөө цуглуулан байж байх яг энэ үед согтуу жолооч гарч ирэн түүнийг мөргсөн юм. Ингээд л бяцхан хүү нас олсон юм. Одоо түүний хүсэл биелэж ямар ч л байсан дүүдээ сэлмээ өглөө. Дүүн сэлмээр тоглохгүй ахыгаа дурсан харан суусаар л. Кижүү хүүхдтэй уулзаж гэрэл зураг авахгүйх цаг нь болсон байна. Нас орсон хүмүүсийн очих ёстой газар гэж байдаг. Цаг нь болсон байна гэж түүнд хэлдэг. Хүүхэд өөлөж яагаад би явах ёстой гэж миний дүүг хэн харж хандах юм бэ? Би явахгүй, дүүгээ харж хандна гэж түүнд хэлв. Кижүү хүүхдэд уйлж болохгүй шүү. Би ч гэсэн багада ганцаараа хоцорж үлдэж байсан. Тэр үед чиний дүүдээ өгсөн шиг надад аянгийн сэлэн байсан. Үргэлж намайг хамгаалдаг. Тэгээд би огтхон ч айхаа болсон. Чамааг явсан ч гэсэн яг энэ супермен шиг хамгаалах хүч гарч ирнэ. Тиймээс зүгээрээ дүү чинь алдсахгүй. Ах нь байна да. Зоригтой салах ёс гүйцэтгэж чадна биз дээ. Ингээд энэ хэсэг өндөрлөдөг билээ. Ахаа. Кижүү дүүтэй нь уулзаж ахтайгаа уулзмаар байна уу гэж түүнээс асуудаг. Мэдээж дүү нь юу гэж танихгүй хүнийг дагаад явах уу? Өөрийгөө батал гэдэг. Ахийнх нь сүнсээ хажууд нь байсан бөгөөд түүнтэй хамт тоглодог байсан тоглоомыг Кижүүд зааж өгдөг. Ингээд тэр тоглоомыг тоглосноор дүүн түүнд итгэж Кижүүг дагаж явдаг үлээ. Гэрэл зургийн цаг. Энэ бол манай киноны гол үйл явдлуудын нэг шүү дээ. Гэрэл зургийн аппаратыг нэг дарахад энгийн хүмүүс сүнс харах чадвартай болдог үлээ. Ингээд л ах トゥ хоёр хоорондоо уулзлаа. Дүүгийнхэн сэтгэл маш ихээр хөдөлж ахыгаа тэрвэрэн уйлна. Аянгийн сэлмээ газар хаяж, энэ сэлэм одоо надад хэрэггүй. Би энэ сэлмийг танаас гуйгаагүй байсан бол та юу гэж ингэж бурхан болох вүлээ? Уучлаарай ахаа гэсээр уйлна. Үнэн хэлэхэд ах нь үхээгүй. Нуус даалгавар биелүүлэхээр явж байгаа юм. Ах нь удахгүй ирэх болно гэд тэр хоёр нэг нэгэндээ андгаа өргөдөг. Ингээд хоёр ихэр маань төрсөн өдрөө тэмдэглэж гэрэл зургаа авахулдаг. Ахийнх нь сэтгэл нэгэнт тайвширсан болохоор бурхны оронлуугаа сэтгэл амар явлаа. Кижүү маань ч туслахуудын хамт ажиллаа маш сайн хийж нэгэн сүнсийг аварлаа.
Энэхүү киноны 2 дугаар ангийн төгсгөл хэсэг дээр Кижүү маань гудамжаар явж байгаад зуурдын оронд гацсан олон гарван сүнснүүдтэй тулалдаж тэднээс зогтож байгааг харуулдаг. Яг сүнснүүдэд хорлогдохын даваан дээр хан өмгөөлөгч гарч ирж түүнийг авардаг билээ. Энэ хүрээд 2 дугаар анги дуусаж байна. Үзэгч та дараачийн ангийг үзхийг хүсвэл Univision-гийн Аз багц Luke TV-гийн олон ангид киноны Солонгос сэснээс сонгон үзээрэй. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Шөнийн студ кинонд сүнсний гэрэл зурагчин Кижүүгийн дүрд тоглож байгаа жүжигчин байна. Хаамгуулагчийн дүрд тоглож байгаа Кван Нара байна. Монгол үзэгчдтэйгээ ингэж уулзж байгаадаа хязгааргүй их баярлаж байна. Тийм ээ. Ядаж ганц удаа энэ киног үзээд бидний хайртай хүмүүс, өөрсдийн хайртай хүмүүсээ эргэн дурсан санах тийм сайхан кино гэж би бодож байна. Аимшигтай хэрнээ сэтгэл хөдлөм уран зөгнөлт кино Шөнийн студ. Хамтдаа үзэхэд бэлэн үү? Шимтэн үзхийг хүсье. Шимтэн үзхийг хүсье.